За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн бичлэгээр болохоор хэдүүлээ кошин тэнцэтгэл бишийг ашиглаад физикийн бодлогыг хэрхэн яаж бодох талаар жишээ бодлого дээр ярилцъя. За математикийн хичээл дээр та нар кошин тэнцэтгэл биштэй таарсан байх гэж бодож байна. Кошин тэнцэтгэл бишийг багш нь одоо 2-5-ны жишээн дээр бичиж харуулсан байна самбар дээр. За 2 тооны арифметик дунд чинь геометри дунджаас ямагт их буюу тэнцүү байна гэсэн энэ тэнцэтгэл биш байгаа. За энэ тэнцэтгэл бишийг ашиглаад физикийн бодлого ямар бодлого бодож болох вэ? За биднэрт нэг ийм бодлого байна. R эсэргүүцэлтэй дамжуулагч утас байсан гэж үзье. Ерөнхий эсэргүүцлийн хэмжээр яг R байдаг. Тийм дамжуулагч утсыг аваад за тэнцүү биш хэсгүүдэд хуваачи. Кат хийгээд хоёр хэсэгт хуваачи. Тэнцүү биш эсэргүүцэлтэй хоёр хэсэгт хуваагдаж таарна тийм ээ. За тэгэхээр ерөнхий эсэргүүцэл маань нэг нь R1 эсэргүүцэлтэй, нөгөөх нь R2 эсэргүүцэлтэй. А энэ хоёрын нийлбэр эсэргүүцэл маань R-тайгаа тэнцүү хэврээл байгаа гэсэн. R эсэргүүцэлтэй утсыг хоёр тэнцүү биш хэсэгт хуваачсан. За одоо энэ цаашаа юу хэлэхээр хэдүүлээ энэ хоёр хэсгийг хооронд нь зэрэгцээ холбоод ерөнхий эсэргүүцлийг нь хэмжүүл тэр ерөнхий эсэргүүцлийн утга хамгийн ихтэй ямар утга байж болох вэ гэдгийг сонирхъя. Ийм бодлогон дээр кошин тэнцэтгэл бишийг хэрхэн яаж ашиглахыг хэдүүлээ харцгаая. За эхлэхийгээ зуръя. Хоёр эсэргүүцлийг бид нар зэрэгцээ холболтоор зурчлаа. Энийг та нар физикийн хичээлээр үзсэн баг. Ерөнхий эсэргүүцлийг нь олж чадна. Зэрэгцээ холболтсон дамжуулагч утаснуудын ерөнхий эсэргүүцэл тийм ээ. Ерөнхий эсэргүүцэл ингэж олдно. R1-ийг үржих нь R2, хуваах нь R1 дээр нэмэх нь R2. Одоо энэ R1, R2 гэсэн эсэргүүцэл дээрээ кошин тэнцэтгэл бишийн AB-гийн оронд авч бичиж ашиглая. Тэгэх юм бол R1-ийг үржих нь R2 нь язгуур доор баг R1 дээр нэмэх нь R2-ыг хуваах нь нийлбэр. Кошин тэнцэтгэл бишийг R1 ба R2 гэсэн эсэргүүцэлээр ашиглах юм бол ингэж бичигдэнэ. За энэний хоёр талын квадратыг төшүүлээд харъя. R1-ийг үржих нь R2, R1 дээр нэмэх нь R2-ийн квадрат хуваах нь 4-өөс бага буюу тэнцүү. За одоо биднэрт сонирхолтой байгаа нь ерөнхий эсэргүүцэл маань тий зэрэгцээ холбогдсон үед ерөнхий эсэргүүцэл маань ийм илэрхийлэл өгчөөд байна. Одоо энэ илэрхийллийг ихсгэж үзье тий. Тэнцэтгэл бишийг ашиглаад хоёртойгоо илэрхийлэл хэвээр өвчтөн. За энийг тэнцвүүгийн нэмэр нь ингээд харъя. Бутгаан хураах үйлдийг ашиглаад илэрхийллийг хэлэх орчлие. R1 дээр нэмэх нь R2-ыг хуваах нь 4 гэж гарч. R1, R2-ын нийлбэр нь R гэдгийг бид нар мэдж байгаа тийм. Энийгээ тэгшгэлтэй орлуулъя. R-ыг хуваах нь 4 болчих. Ерөнхий эсэргүүцэл нь R-ыг хуваах нь 4-өөс бага буюу тэнцүү гэсэн илэрхийлэл гараад ирлээ. Энэ дэлхийний ерөнхий эсэргүүцэл бага буюу тэнцүү R-ыг хуваах нь 4. R утастай дамжуулагч утсыг тэнцүү биш утастай хоёр хэсэгт хуваагаад хооронд нь зэрэгцээ холбоод ерөнхий эсэргүүцлийн тооцсон чинь хамгийн ихтэй R-ыг хуваах нь 4 гэсэн утгыг авна. Мөн түүнээс бага утгуудыг авахулна гэсэн илэрхийлэл гарч байгаа гэсэн. Энэ бодлогыг бид нар хамгийн их утгыг нь бодлого нь R максимум нь болохоор R-ыг хуваах нь 4 болж байна гэсэн. Хэдийд энэ тэнцэтгэл биш яг үнэн болж тэнцүүгийн тэмдгээ авах вэ гэхээр хоёр эсэргүүцэл хоорондоо тэнцүү буюу R1, R2 нь хоорондоо тэнцүү R-ыг хуваах нь хоёртой тэнцүү үед үнэн болж байгаа. Ингэж бид нар кошин тэнцэтгэл биш математик хэрэглэдэг кошин тэнцэтгэл бишийг ашиглаад физикийн энгийн бодлогоодыг сонирхолтой аргаар бодож олно. Бичлэг үзсэн хүмүүстээ баярлалаа.